Таны энэ өдрийн амрыг эрий. Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-2, 8-3, 25-ын 1-р зүйлүүдэд зааснаар хохирогч нь дараах эрх үүрэгтэй. Үүнд 1. Хохирогчийн эрх, 1. Өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. 2. Өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах. 3. Эргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг мэдээлэл, бусад баримтыг гарган өгч хавтас хэрэгт бэхжүүлж тусгуулах. 4. Мөрдөн шалгах, тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах 5 их хэлээрээ, эсвэл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах. 6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлөвлөх хүсэлт гаргах 7 шинжээж томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах. 8. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтас хэрэгээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх прокурор мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх, гин буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мэдээллээр хангуулах. 11. Шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох. 12. Шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах. 13. Шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргах. 14. Баримт бичиг бичлэг ашиглах, мэдүүлэг өгөхөд ашигласан зүйл, үйлдэлсэн зураглал, хүснэгт зургийг тэмдэглэлд хавсаргуулах. 15. Мэдүүлгийн тэмдэглэлийг өөрөө бичих бололцоогоор хангуулах. 16. Дуудварсны бичлэг хийж байгаа эсхийг болон уг бичлэгийг ямар зорилгоор ашиглахыг тайлбарлуулах. 17. Өөрийн ярьсан зүйлийг болон мэдүүлэг өгч байх явцад гаргаж өгсөн баримтыг тэмдэглэлд тусгаагүй, ярьсан зүйлийн агуулгыг өөрчилж бичсэн мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаад засвар оруулах хүсэлтийг хүлээн аваагүй бол мэдүүлэг өгсөн хүн энэ тухай тэмдэглэлийн төгсгөлд өөрийн гараар өөрөө бичих боломжгүй бол өөр хүний туслалцаатайгаар мэдүүлгийн тэмдэглэлд бичих. 18. Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсвэл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдлэнэ. 19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад эрх. 2. Хохирогчийн үүрэг. 1. Шүүх прокурорын дуудснаар хүрэлцэн ирж хэргийн талаар өөрийн мэдих зүйлийг үнэн зөв мэдүүлэг өгөх. 2. Өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих. 3. Хариуцлага. 1. Хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсвэл худал мэдүүлэг өгсөн бол түүнд зөрчлийн тухай хууль, эсвэл эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл хэсэг 1-т шүүх прокурорын дуудснаар хүрэлцэн эрхээс зориуд зайлсхийсэн, эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 21-р зүйлийн 2 дахь хэсэг 1-т мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар эрх хасаж 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хоёрт бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн. Бүтгсэн бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны тайлбарлан өглөө. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.